Тэрүү бас нөө хоёлаа ингээд пүүжигийн талаар их янз бүрийн юм ярих юмаа гэж ярьж ирсэн. Яг ийм үед яг ард байгаа тэр ээж аав гэр бүлийнхэнд их бас хүн цохилт болдог ш мэдээж хүн бол үр хүүхдээ одоо пүүжи өөрөө ээж болсон үр хүүхдээ бол хүнд бас хэлүүлэх тэр мэдрэмж их муухай штэ. Тийм. Тэр үед одоо нөгөө юу яадаг гэхгүй юу? Хүн одоо чамаас те хизээч уурахгүй хүн бол аав ээж байдаг. Хүүхдийн 1000 муулжсэн ч хүүхд нь 1000 буруу юм хийсэн ч аав ээж бол дандаа л чиний талтай. Тэр л гэр бүл гэхгүй юу? Ер нь ингээд ээж яг тэр үед бас ээж үеигээ очиад их аргадаж бас тайвшруулдаг ахaltaа ээжээ ингээд ер нь хүмүүснийг ингээд ээдэг юм аа тий та намайг мэдчихэж байгаа юм чинь гэдэг. Гүүгүү зүгээр тийм байхгүй харин ч эсрэгээр ээж намайг тайвшруулна заяа. Түнстэй наар чамайг ингэсэн байна гэж нэг ч тийм байхгүй. Манай ээж магадгүй бус ээжүүдээс айгүй өөр ах. За яна ойлголцлаа. Харин